Hello kitties, welcome to my channel. 일루긴 world and vibe. 나이만 sky. Subscribe 따라 join my day. Kitties family. Хай. Юу зөв татаа бэлгэж. Би юу яалаа. Гівгэн тэмцлийг хийж байгаа. Яг өнөөдөр бол би хариу үргэлжлэх YouTube апплод хийх байсан. Тэгээд би тэрнийг юу хийхгүйгээр med gala болоод би бүр ингээд тавчнаа сууж чаддгүй. Тэгээд энэ бичлэгийг хийж байгаа гэж бодоод бүр энэ бичлэгийг харшин хийх гэж сууж ин. Тэгээд шууд хийж баг энэ чин цагаар би баг өөрийн 5 цагтын апплод хийх баг. Тэгээд хийж унтиж бодоод бүр ингээд бодогдоод болохгүй бүр амар гоё байгаад тэгээд нөгөө Азаас манай Blackpink бүр ингээд амар хүчтэй энэ жил орсон шүү дээ. Med gala тэгээд надад бүр ингээд бүр амар гоё санагдаад бүр дискүүд энэ бичлэгийг хийж байна. За тэгээд med gala орсон хүмүүсийн хувцсуудыг нэтлээ хэдэлж чичтэй би хараад тэгээд надад ингээд хамгийн гоё таалагдсан хувцс тэгээд ийм хамгийн сонирн байгаа 5 хувцс зэрэг хэдэл ингээд хамтдаа med gala-гийн сонирхолтой хувцсуудыг хамтдаа шүмжилцгээе. Ой би яг юу ч шүмжилсэн гэж. Гэтэл үнээр амар гоё энэ хувцсны загвар магвар тэгээд бүр ингээд талж би бас med gala-гийн талаар ингээд хоёр гэж байгаа учраас ингээд ийм амхандаас гоё малгай өмсч гээд ингээд ийм малгай гаргаж өмсчлөө. Гэтэ нэг халуун юм байна. Яана. Би бол нүрэндээ маск тавьчихсан. Тэгээд бичлэг зурмургийн цач таа нүрэндээ дундуур нь юм юм тавьчих. Энэ алхал бүтгүй мэнэ. Энийг солиод зүгээр арай өөр малгай. Med gala ярих гэдэг учраас бас нэг жоохон тагуулга байж барах юм аа. Даанч хашин удаа гинт одоо нөгөө хувцас хайж байгаа. Тэгэхгүй галзууртлаа ш бас буун цаг шнэ. Тэгээд зүгээр ингээд амартаач ингээд med gala ярмаар байна. Тэгээд за би арай өөр малгай өмсөж. Арай ийм юм өмсөж. Энийг нэр дээр юм шиг энэ өмсөж үзүүл. Тэгээд энэ арай гайг өмсөх байна. Халуун. Тэр чигтэй чинь чиг хоёр талаар орж. Нарийн эргчин шиг ч юм уу зад. Тэгтээ их үе. Жилээ зүүцэн нэр юм шиг нэг харахгүй. Солиогоод. Гинэттэй юм. Загварлаг магварлаж дүүгч би зүгтэй хийж. За тэгэхэд med gala-гийн уснуудыг харцгаая. За med gala-гийн талаар би одоо нэг та нарт ямар нэг жоохон мэдээлэл өгье. Med gala нь яагаад яг яадаг юм бэ? Хүмүүс яагаад тийм гаж хувцсчээд байдаг юм бэ гэдэг талаар зүгээр ингээд 100% бол амар би мэдлэгтэй биш угаас надаас тийм мэдлэгтэй юм хүмүүсээ тэрхгүй би зүгээр med gala-гийн талаар нэг өөрийнхөө сонсож мэдсэн нэг юм жижигхэн мэдээлэл байна. Тэрнийг та нарт хэлж өгье. Тэгээд яагаад энэ med gala болдог талаар тэг хин яагаад оролцдог талаар хэлцгээе. Тэгээд энэ med gala 1948 оноос 48 онд анх зохиогдоод тэрнээс хойш ингээд бараг жил болох угаасаа ингээд зохиогдож байгаа юм байна. Тэгээд би нэг бол өөрөө мэдэхгүй би бас ингээд чат GPT ухаал асуусан. Тэгээд ерөөдөө бол тийм ийм хүн мэдээлэл бол зөндөө байна. Та нар өөрсдөө асуух юм бол бас гараад тэрний би одоо энэ чинь бодлоо мэддэг юм шиг зэрэлж яриад юугүй. Гэхдээ ерөөдөө зүгээр л нэг юм тоолчны дам юу байдаг штэ. Дам яриа байдаг штэ. Тэгээд нэг орж байгаа хүмүүс нь л энэ жил ерөөдөө бол нэг юм $100,000 одоо такс гэх юм аашийн тийм юм төлж орж байгаа. Гэтэ нэг үний ерөнхийдөө тэгдэг одоо суудлынх нь үнэн $100,000 гэдэг боловч гэтээ яг орж байгаа бүх юм алдартай хүмүүс бол тэрийг төлдөг биш. Зарим төлмөр байгаа төлмөргүй байгаа ерөнхийдөө бол юм ивент итгэж байгуулгын интернет төлөөд өгчдөг юм энэ $100,000 таксиг бүр амар өндөр үнэтэй $100,000 гэж юу гэсэн үг юм бэ? 100,000 шүү дээ бүр. Гал гоц тий. Тэгээд энэ болохоор яасан байлаа, юу гэсэн байлаа. Зааж би хараад хутлаа март. Ерөнхийдөө бол зөвхөн нэг юм ойлгосон мэдээлэл нь 2026 оны бас нөгөө нэг юу нэ энэ жил болгоныг юм урайтай явдаг юм л да. Энэ болохоор энэ жил болохоор fashion is art гэдэг юм урайтай явж байгаа юм байна. Одоо тэр нь болохоор юу урлагийг fashion-ыг одоо урлагт яг ямар хөө байдлаар мэдэрдэг вэ ч юм уу тий ингээд илэрхийлэх хүсэж байна гэдэг тэр өнцгөөс ингээд хүмүүс гоё хувц өмсөж ирээд ингээд гэх юм байна. Тэгээд хүмүүс ингээд яагаад ийм сонь хувц өмсөд байдаг гэдгийг одоо ерөөдөө ингээд би бас өөрөө гахаал ингээд шүүмжлээ л да арт нэг юм байла гэсэн чи бас ерөөдөө бас нэг юм мессеж өгөх зорилготой байдаг юм байна гэдгийг би бас мэдчих авлаа. Зүгээр med gala хэлэл шүү гоё хувц өмсөл очиад зогсдгийг бодсон чинь нарийн биш байсан биш үү бас нэг цаанаа нэг юм утгатай байсан юм байна. Тэг бас сонирхолтой санагдал тэгэхээр бүр гайхал мэлрээл ингээд гүлрээр сууж маш гоё санагдаж байна. Яг бол би өөрөө юм хувцас цагуурт амар дуртай. Тэгээ би ер нь бол med gala-г мэдхээс биш яг нарийн хизээч юм гүн гүнзгий содол үзээгүй юм байна. Би тэр хүмүүсийн хувцаар нь өнгөрөнд хүнээл загварлаг байна, загварлаг бус байна, тэнэг байна гэдэг байсан бол энэ жил арай өөрөөр би ингээд мэдэрлээ. Мэдрээд тахч явахт зүгээр ямар тач ингээд нэг юм өөр өнцгөөс нь харлаа. Тий. За тэгээд хэдүүл одоо шүү зургийг орцгоё. Ерөнхийдөө бол хэлсэн шүү дээ би нөгөө Blackpink-ийг бол ингээд амар миний Blackpink-ийн 2 хүн миний best 5-д бараг орог орцсон байсан баха. Best 5 хувцсан донд. Миний 5-д ороод орсон ч ялаа, бэсэн ч ялаа. Гэтэл яг хүн болгонд хэлдэг шүү дээ нэг юм
миний бестийн хамгийн надад мян инээлаа гэд. Тэгээ би бас өөрийнхөө тийм гоё бичлэг хиймээр санагдаад хийх гэж байна. За тэр яг үгүй би нэг нүрэн нэг юу тавьчих гэж бодоод нөгөө нэг маск чааш юм бэ. Пад тавьчих гэж бодоод байна. Тэгээд энийг тавьчаад хэдүүлээ эхлэе. Надад энэ пад амар ер нь бол нэлээ сайн таараад тэгээд амар гоё хитайхан байгаад байгаа маа. Би нүрэнд фильтр өгсөн шүү уучлаарай. Тэгвэл нөгөө юу яагаад байна. Би уус унтах гад дэлбэрсэн гिचж юм суужсэн чинь гинтийн мэт коллабор харагдаад тэсдэггүй. Би бол өөр бичлэг аплод хийчихэд унтна гэдэг айгу 50 болон суужсэн байхгүй юу. Тэгсэн чинь хараа гинт мэт коллабор ингээд бүр хаалгыг нь цөм хөшгөлж орж ирээд намайг 50 суулгадгүй. Тэгээд шууд мэт коллагийн гоё бичлэг хийгээж хүмүүстэй бодлоо хуваалцаж гоё та нарын бодол санааг сонсож гоё хэрэлдмээр санагдаад тэгээд би бичлэг хийх сууж байна. Тийм. Үн би та нарт нэр гоё юм хэлчихгүй. Энэ бол үнэхээр амар гоё юу байл шүү пад байл шүү. Энийг бол үнэхээр хэрэглээрээ. Би нэг хэрэглээд ингээд 5 хоног гэнэ үү өдрөөл гаргалж байгаа. Гэхдээ ер нь бол бүр амар гоё. Бүр үнэхээр гоё юм байна. Энийг авч хэрэглээрэй гэж та нартай би уриалж байна гэж байна. За тэр яг нэг маск заск явах. За одоо тэгээд мэл калор гарсан. Мэдтэй юм ааш. Тэгээд ерөнхийдөө нэг ойлгосон мэдтэй. Гэхдээ миний ярьсан юм. Би нэг угаасаа нэг худлаа амир ингээд мэддэг юм шиг амир бүлтсүрмээр угаасаа би чадчих байгаас асуусан. Ерөнхийдөө мэдээллүүдийн тэндээс авсан. Тэгээд ерөнхийдөө бол тийм байх шүү. Тийм би нэг амир мэдж байгаа юм зэрэг бодлоо ярмаар байна гэсэн. Бид нар угаасаа ингээд мэдээлэл цуглуулад тэрийг та нарт ингээд айгу мэдсэн шиг ярьдаг юм биш үү хүмүүс чинь төбөр чинь би бол угаасаа надад тийм хот юм гарахгүй найзтай. Уус тийм бидлэг зэлэг надад овсоо. За ямартай ч тэгээд яг угаасаа хилцгээе. Ой надад одоо хамгийн их таалагдсан ч гэж дээ. Мета би юм тэнэгш тараа. Би нөгөө нэрийг мартчихвал яг бүр ёо яг ингээд нөгөө Google дээр search дээр бичээл ингээд айгу юу гээл ингээд мета гэснээр гаццсан заяа арайхан нөгөө юу н орж ирдгүү. Та нар тийм үе байдгүй. Ийм байж басаад тэгээд юм хийн гэдэг байгаа шүү дээ. Чаавс болохгүй. Бүр өөр өвчтөл. Мет гала шүү дээ. Гала гэдэг үг нь орж ирэх ингээд гацчвал яг хөө тэрэнд өөрөө бантаад ингээд суугаад ичиж тэр. Янда ян хэрүү минь яаж хүн болж яллаа олон та нэр. За эхлэе. За надад хамгийн гоё таалагдсан хувцас гэвэл хувцснуудаас гэвэл за надад таалагдсан таалагдах нь яг бай. За Rihanna-гийн өмсөн хувцсыг харцгаа хэдүүлээ. Би яг өнөөдөр үсэн энэ нэрийг оруулж чинь янзлаад. Энийг хасаачихын царай дагдаг гэж нэрээ. За хамгийн ихний оролцогч бол оролцогч байж Rihanna. Rihanna-гийн өмсөн dress Rihanna-гийн хувцсыг бол би хаана юу хийснийг би мэдэхгүй байна гэж асуугаагүй байна гэж чадчих. Яг брендийг мэдэхгүй байна. За ямар ч тач Rihanna-гийн өмсөн хувцас юм мөнгөлөг саарл юм лаг том аксессуаруудтай ерөнхийдөө нэлээд детальтай. Тэгээд яг ингээд бол ер нь бол яг үндэ бол надад нэг таалагдахгүй байна. Нэг сони яг юм юу ч хэмтэй юм сонин байна. Ер нь бол Rihanna уусаа бүр ингээд гоё гिचэр штэ. Тэгсэн чинь ингээд их сони юм өмсч чинь надад бол Rihanna-гийн хувцсныг таалагдахгүй байна. Гэхдээ зүгээр л миний л бодол шүү чаваас ядарсан миний бодол гэж. Надад бол тэр нэг гадуур нь ороодсон байгаа юм одоо яг юу ч юм би мэдгүй яг юу ч ойлгохдохгүй байна. Ийм алгаа өмсчүүд би Rihanna-г гочлж идэр штэ. За амьдрал үгүйс юм штэ. Ийм алгаачгүй бит дадал Rihanna-д дургу үздэг байсан. Яг тэ энэ миний сувг би сувг дээр Rihanna-г муулчих яа юм шиг. Гэхдээ яг тийм муухайч биш л дээ. Гэхдээ тийм сайханд болж биш. Надад бол тийг санагдаад байна. Зя энэ бол мэдхгүй нэг тандагч энэ бол угаасаа гоё ч биш анхаарч татахгүй байна гэж.
Beyoncé-гийн лүк бол үгүй яах вэ зүгээр шигтгий тараг ясан хувцлаа нэг онцгой юм бол алга. Тийм болгоч юм алга сайхан ч юм алга. Сайлгах ч юм алга. Madonna яг толгой дээр нэг завтай л үх ирсэн байна тэгээд. Зүгээр л нэг. Энэ Анок Яин гинөө. Яин гэдэг юм шүү. Нэр нь бол би мэдэхгүй байна. Энэ Balenciaga-гийн дээрээс юм шүү. Тэгж л ойлголаа. Зургийн зур Balenciaga авсан юм уу? За ямартай чинь Анок Яин гэдэг энэ хүүхний дээрээс бүр oh my god бүр perfect. Бүр ингэ perfect гэдэг. Энэ миний баг топ 5 баг гэж уус топ 5 байгаа юм. Энэ бүр ингэ oh my god та нар ингэ юуг нь хартаа нүүрэн дээрх ингэ нөгөө нэг энэ уйлж байгаа энэ юуг нь тэгээд энэ үснийхэн засалт дээр oh my god одоо ингэ oh shit ингэ томсгоод харсан ч гэсэн бүр ингэ makeup үс засалт dress бүр ингэ энэ hoodie-тэй hard dress бүр ингэ энэ бол бүр ярих юм байхгүй. Миний бүр топ энэ миний 3 топ 3 хамгийн 5 гоё палашны 3-т орж байна. Энэ дээрээс бол бүр үнэхээр за next. За энэ хин би энэ бол мэдэхгүй юм уу гэсэн. Сайн мэдэхгүй хүмүүс бол зүгээр өнгөрөөчий бодлаа портрет өгөхгүй тийм биз дээ. Энэ Cardi B надаа энэ жилийг сонирн байна. Нүгд яг юу шиг харагдах юм бэ? Cardi B-гийн хувцыг хардаа ингээд би оруулчих заяа. Cardi B. Тэгвэл Cardi B яг нэг юм өлөн гэдэг өлөө. Нэг малын өлөн гээд жоохон бахтал ээж мэж нэг өлөн угаагаад гиз гаргаал өнгөлний юм дотор нь ингээд хоньны өлөн гээд нэг юм хийгээд ингээд идэх үсч яг тэгж харагдах юм. За мэдгүй зүгээр л надад лавдаг тэгж харагдаад байна. Cardi B-гийн fan байвал sorry энэ зүгээр л миний л in my opinion одоо миний илэрхийлж байгаа илэрхийлэмж байгаа шүү дээ. Угаасаа л хүмүүс дараа нь ингээл найр хөрвөлгоол ингээл ярьдаг шүү дээ. Гой хүмдээ гоё гэхдээ миний хувьд тийг санагдаад байна. Нэг юм малын үлэн шүл юм өмс юм харагдаад байна ингээд. Чөөр малын үлэн шиг юм байж битээ за. За. За энэ хүүхэн бол гоё плач тийм аа гэхдээ танихгүй юм би. Энэ камер ядрагатай намайг ингээд даадах юм би ингээд лаптоп ингэсгээд барьчих. Тэгээд тийш ингэж харагдахгүй надад камер чи намайг даад бүрстөө суулгахгүй нэг авчих надад. За энэ Teyana Taylor in Tom гэдэг хүүхэн байна. Энэ бол бүр юу юм бэ зүгээр л нэг юм мөнчсөн цагаан цааш гэх юм өмссөн юм. Энэ за энэ ч оруулаад яах юм бэ зүгээр хасчих. Сайхан зүүн хан сонирхолтоос нэг зургийг нь оруулчих. Энэ бол надад их сонирн бэ нүү гэсэн зүгс. Ерөөсөө ч сайхан ч муухай ер нь бол муухай ч бүр муухай байна гэж. Jenny гараад ирлээ. Jenny-д бол үнэхээр нэг юм байдаг штэ. Үнэхээр дуртай учраас юу ч юмсан тэгэл гоё л нэг чилмэр байна. Тэгэхээр үндэ Jenny-гийн дресс бол яг үндэ тийм гоё бол надад бол гоё санагдахгүй байна. Зүгээр л нэг юм юу гэдэг вэ нэг ч одоо юм гялтгансан юм хар пластиктай юм. Цагаан пластиктай, мөнгөлөг пластиктай балаажл өмсч. Тэрнээс бол нэг тийм fashion is art гэдэг нэг таараад муу таарахгүй юм. Яг Jenny угаасаа гоё учраас Jenny бол муу харагдахгүй байна. Өөрөө дуртай учраас Jenny бол гал байна. Гэхдээ дресний хувьд бол миний топ 5-д бол орохгүй байгаа юм. Тийм муу 5-д бол орохгүй зүгээр л Jenny учраас Jenny угаасаа өөрөө гал учраас ингээд тасархаа байна. Тэрнээс плажны загварын хувьд бол not my type гэж. Надад өмсгийч гэсэн юм шиг. Би өмсөл хажууд миний өмсөж зөксөл бүр зээр юм харагдах юм хичээлээ л да. Гэтэ яг зүгээр нэг юм сонирхолтой хүм болд гэжтэй тэгчих шүү хүмүүс. Hailey Bieber яг зүгээр гоё дараахан гоё юм мөнгөлөг топтай гоё харагдахгүй нэ. Hailey Bieber оруулчих алтартай шүү дээ. Bieber ахын ихнэр билүү. Bieber гоё ихнэр бол гоё нөө яг зингэр плачтай нэг юм алтан шаргал топтой тэгэл гоё юм шиг. Kendall Jenner юм хувцас бол яг өрмөц юм шиг гэрний яг юу ч юм дээ одоо монголоор бол мэдгүй ямар ч нэг хүүхэн гараад ирсэн юм шиг хүүхдээ хүүхлэх цагаа ичгэл харагдаж байна.
Бити хуцаатай заа. Гэхдээ загвар төртэй хүмүүс бол угаасаа тэгэл ойлгож шүү дээ. Би зүгээр маазраад бас тэгтээ өөрөө хамгийн гоё гэснээр билээ. Тэгээд бусад зарим зүйлийг би зүгээр жок болгоод хэлээ явж байгаа шүү. Тэгэл амар эмзэг дэлбээ хүлээж аваад тавиа. Хамаатан садны дээр барьж байгаа болцсон юм шиг хүмүүс чиг амар бил шүү. Ким Кардашиан бол яах вэ? Тэгэл байдаг л юмсчээ гэж. Яг зүгээр гоё юм юмсч гэсэн. Ярихаар хэмжээний бол биш юм байна. Гарч илчлээ. За тэгс арах ингээс одоо манай нөгөө топ хитүүд яах гээд байгаа юм бэ гэж. Би тэгтээ яг өндөө Холливуудын одоо нэг сайн мэдхгүй, бас дуучдаг сайн мэдхгүй. Би нэг солонгос юм аа л айгүй их мэддэг тийм одоохонд тэгж Америкч амжаагүй монгол хүн байна уу тэгээ сайн мэдхгүй. Ер нь бол би ерөнхийдөө энэ яг Америк талаар бол үнэхээр сайн мэдхгүй. Осолдохгүй нөгөө Ким Кардашианыг мэдчихээн гэсэн юм яг үнэхээр юм цайлж гарч ирсэн. Хүмүүсийг бол ингээд мэддэг шүү дээ. Яг тэрнээс бол яг сайн мэдхгүй зарим. Тэг яг явж л хичээж нүү. Wow. За энэ Hunter Schafer гэдэг энэ одоо хүн байна. Hunter Schafer гэдэг энэ бүр амар гоё ирсэн мэт энэ хардаа. So beautiful. Яг бүр тэр үг таарна. Энэ дээрээс надад бүр ингээд амар гоё санагдсан. Яагаад гэдэг мэдгүй энэ хүүхний өөрх нь авра. Тэгээ бүр ингээд энэ хүүхний ингээд царай нүд тэгээд энэ хөнгөн буцсан мейкап гал бүр гэдэг хин бүр ингээд хүнийг ингээд татж байгаа. Тэгээд энэ зүгээр л ингээд ийм цагаан дээрээс нь дотор ийм цэцэгтэй саарл ийм саарл материалын дээр ийм цэцэгтэй байгаа энэ юмнууд нь ингээд ийм уранхай байгаа энэ торн хэсгүүдээр нь ингээд хуутсан. Тэгэд энэ дээр байгаа саарл бант гэн бүр яаж ийм дээрээс ингэж гоё харагдаж чаддаг байна гэд бүр бодоод би бүр бичлэгийг үзээд бүр вау би та нар жоохон бичлэгийг оруулъя энэ бүр яаж гоё харагдаж байна нартай. Вау багацтай бүр shit. Тэгээд би бичлэгийг ингээд оруулчлаа. Та нар тийм бичлэгийг сайн харсан баг. Үгүй сая тэгээд бичлэгийг харсан баг. Бүр амар гоё одтэй. Тэгээд энэ плажин болохоор Prada хийсэн юм шиг байна. Prada-гийн загвар юм байна. Вау. Надад нэг хавчтай. Одоо энэ болсон баг. Ерөн дээр жоох тавьдаг юм уу? За ингээд next жоох загварлаг харагдах гэсэн чи бүр халууч хүүхний яцаараа загварлаг харагдах үү? Өгсөн нохоо оцгор гэж. Өгсөн нохоо оцгор. Зэ. Дараагийн гоё загварууд зодох яа. Тин. Гараад ирлээ. Энэ баг миний бараг л номер 1 байсан. Ellen гэдэг. Go Ellen юм уу? Ellen гоо юм уу? Би хүүхний мэдгүй анхудаа харсан байхгүй. Яг ямар хүн би мэдгүй байна. Тэгээд dress нь бүр ингээд bubble dress. Look at that. Oh my goodness. Oh my god. Бүр миний амьдралдаа харсан хамгийн simple, хамгийн юм даруухан, хамгийн ямар нэгэн хичээсэн биш юм шиг гэрнээ бүр гоё харагдаж чадж байгаа энэ bubble dress бүр. Миний амьдралдаа харсан бараг dress хамгийн гоё dress-нуудын топ 10-т бараг орох байхаа. Тэгэхээр сонирхолтой. Тэгээд тийм creative. Надад бол энэ dress wow. Гэмээр санагдсан. Тэгээд энэ бол миний одоор бол миний 2026 оны Met Gala-гийн топ 2 дугаар баримт явж байна. Маш гоё dress. Би бүр энэ dress. Ямар гоё юм бэ? Ингэж юм. За next явцгаая. Тэнэг малгай өмсөж суудах. Гэвч халууцдах арай нэгэн малгай өмсчихгүй. Sorry. Би нөгөө унтах гад өсмөсөө угаагаад бүр ингэж хойшлуул хайцсан юм аа. Тэгээд дүлцэн харагдчихлаа. Энэ малгай өмсөж хутлаа. Дүлцэн царайгаар нууж малгай өмсөж тахгүй сандч. Тэгээд та нарт айтаа харагдчих гад бас кичих юм аа. Тэгээд айгүй харагдчихвол бас subscribe хийх болчих юм бол айх та нараас айж та нараас л айж амьдрч чинь та яа хайрхаа. За заал юм гоцгохгүй дараагийнхаа бичлэг үзье. Бичлэг гинэ. Гараад ирлээ миний энэ жилийн Met Gala-гийн 1-р байрны хамгийн гоё хувцас хүнээр миний хувьд тийм байсан
짜잔. Blackpink Jennie. хуцаад байгаа юм би. Black. Sorry. Blackpink Jisoo. хуцаад унлаа. Jisoo нэр хэлчихсэн шүү. Jennie гэж. I'm sorry. Яа гэдэг одоо ингээд Jisoo-гийн dress-ийг харцгаая. Dior-ийн dress гэсэн Dior хийсэн гэсэн бүр ардаад detail-үүд нь бүр ингээд бүр super nice. Гэт бүр ямар ч бүр ингээд өөлөх хэсэг байхгүй. Тэгээд одоо бүр ингээд pink одоо ингээд нэг юу silver болон soft pink өнгөөр хийсэн. Soft pink миний бүр хамгийн дуртай өнгө гэдэг байхгүй юм. Тэгээд бүр Jisoo бүр ямар гоё зогч байгаа. Тэгээд хүзэндээ зүүцсэн байгаа зүйлт нь vintage Bulgari-гийн зүйл гэсэн баха. Би тэг сонссон санагдаад байна. Мэдхгүй тэгт ямар тэр авцаа. Тэгээд толгойнхын чимэглэл бас амар өөр юм бэ. Jisoo ямар өөр юм бэ. Энэ жилийн миний номер 1 Met Gala-гийн хамгийн гоё дрэстэй. Бүсгүй бол охин бол хүүхэн бол авгаа бол Jisoo бүр үнэхээр амар гал харагдаж байна. Тэгээд Jisoo-гийн байгаа байдал ер нь бол энэ жил бүр намайг халуулж байна. За дараагийнх. Хамгийн гоё дрэс нь гараад ирлээ. Гэхдээ яг дахиад ганц нэг хүн байгаа. Би тэднийг Blackpink-ийнхаа дөрөв нэвтрүүлгийг гаргаж ирэхгүй бол бас би бүтэн ортой онохгүй. Маань бол бас байхгүй болохгүй гэж. Энэ Америкт бол ерөөдөө нэг хин Heidi Klum гэх юм уу? Heidi Klum гэх юм уу? Би нэг мэдгүй. Гэтэ уусаа амар алчтай хүн чигээр мэдгүй загж магадгүй. Би заавал мэдэх аль байхгүй. Гэтэ энэ концепт нь уусаа юм биш магадгүй. Тэгээ жил бол албаар ингэж ачаа юм хүмүүс ч анхаарлацдаг. Who knows? The Rockstar. Lisa гараад ирлээ. Lisa-гийн dress угаасаа гал дөрөвт орж байгаа миний топ 4. Lisa дөрөвт оролт хэм бэ гэж уучлаарай. За sorry. Зүгээр л би дрэснийх нь хувьд ярьж байсан юм. Хүний хувьд би яад ш. Lisa-гийн dress бол гоё. Гэхдээ миний нэг өмнө нь надад ингээд гоё санагдсан дрэснүүд надад миний хувьд зүгээр арай гүцэхгүй нөгөөдөл гоё санагдал байгаа байхгүй да. Тэгэд энэ гарыг нь болохоор Lisa-гийн өөрхийн гарны хэлбэрээр хийсэн гэсэн үний модлаа мэдгүй гэж ямар тач тэгсэн шүү дээ гэж. Тэгээд энэ Robert гэдэг хүн хийж өгсөн юм энэ костюм. Тэгээд Lisa-гийн гэхдээ би өндөр хинтээ ярьж edit энэ Lisa-гийн блаж ярьсан edit гэдсэн. Яах гээд Lisa-д өгсөн ингээд сонь урдуур доогуур ингээд орлоод идэх юм болоо гэд битгүй яагаад идэх юм бол тоо. Тэгэд надад бол хөөрхөн байна. Lisa дөрөвт орсон энэ жил 2026 оны Met Gala-гийн хамгийн гал хувцсан 5 хүний дөрөвт орлоо. Чи яг юм бэ? Би энэ шиг зүгээр л ингээл гоё хүмүүс ч гоё бичлэг хийж байна. Sorry. За дараагийнх манай одоо Jennie Jennie гарцсан шүү дээ. Rose үлдсэн баа. Rose. Энэ хүүхэн бас сонирхолтой хувцас өмссөн нэр энэ. Janelle Monáe гэх юм уу? Би энэ хүүхний нэрийг сайн хэлж мэдэхгүй байна. Sorry. Тэр айгуу сонсон өөр орны хүмүүстэй юм өөр дуудлагатай байдаг шүү дээ. Би нөгөө Janelle Monáe гэх юм уу? Юу юм замартай мэдэхгүй байна. Дөхүүлэл хаялаа. Жаран ийм мод шиг art fashion is art гэсэн энэ бол яг бас жоохон дөхсөн. Эсвэл нэг бол за тимэт дөхсөн гоё хамгийн гоё утгатай л юм. Гэхдээ монголоор одоо монголчуудын хувьд л юу дээж мод юм ааш. Нээж модчгал харагдаж байна. За хүний хүн ингэж бүлтэдлээ гоё дэрсэн чи ээж модчиг байна гэж. Заавал надсан тий. За одоо юугаа гараад манай хин гараад ирлээ. Rose. Жадан надад яг үнэ Rose-гийн dress нэг таалагдав би. Өөрөө гоё болохоор л тэгэл бас ялчгүй л гоё харагдаад байгаа болохоос яг үндэ нэг тийм онцгой завурлаг бол надад санагдахгүй байгаа. Тэр нэг юм шуу шиг юмтай тэгэл Rose ерөөхдөө бараг түрүү жилийн 25 оны юун дээр ч гэсэн бас нэг харцаагаан тэгэл ингээл ер нь ингээд дандаа харцаа юм өмсөд байдаг шүү дээ. Хүмүүс бас энэ дээр бас л
манай нүрүүзээ дахиад хар цагаан нөгөө л хар цагаан гэдэг ингээд баахан юм жоохон сэтгэл өндөр байгаа тийм юм яваад исэн интернетээр вайрал болоод. Гэхдээ бол юу л өмссөн юм шүү дээ бол Saint Laurent-ийн dress юм шүү дээ. Айнаас надад нэг сан таалагдаагүй. Энийг плаж байнаас. Валентиногийн dress гэсэн гэхдээ энэ болохоор Лена Дунамын хим одоо Данамын хим Дунамын хим энэ хүний өмссөн dress. Тэгээ нэг Валентиногийн гутал илүү энэ чинь ямар брэнд болоод Валентино гэж магадгүй тэгж санаад байна. Нэг сан юм рүүстер маяаш юм адран тагч юм шиг ингээд юм сан ямар ч завгргүй мэдрэмжгүй амар бохоо зүгээр юм улаан сагсаас юм. Одоо л таалагдаагүй гэсэн. Sam Smith надад угсаа сүүлийн жилүүдэд дуу нь гоё хിവэрэ байгаа. Гэхдээ нэг стилийн хувьд бол ерөөс таалагдгаа байцсан нэг юм сонин авгаашг стилтэй болсон санагдаад байгаа надаа. Хувцас нөөц гендер гэж байхгүй болцсон. Би бол эргүүл өөр ч гэсэн хүлэн зөвшөөрдөг хүн гэхдээ надад зүгээр л Sam Smith-ийн өмссөн. Одоо чинь иймэрхүү байгаа. Энэ одоо нэг юм юу өгч мэдгүй одоо тийм сунцаагаар өмсч гэлээ. Тэгээ надад бол ер нь сүүлийн үед Sam Smith-ийн стилийн имиж бүрдүүлэлт нь бол угаасаа нэг жоохон таалагдгаа байцсан. Jordan Road аюух бас хиламдаа олцсон байсан. Юу гэсэн байлаа. Энэ манай Америкт бас нэг ингээд Instagram дээр ингээд вайрал болсон. Юу гэсэн байлаа. Жолоожийн арын судлаас гэлүүдээ нэг юм шивнэх гэдэг ингээд орж ирж байгаа хүний юу гэдэг ингээд амар вайрал болсон байсан. Минийд бас яг нэг юм. Нэг бол гэхдээ манай монголоор бол энэ одоо ингээд харах юм бол юу юм бэ? Баруун мөрөн дээр өчтөр юм байна. Баруун зүүн дээр ингээд нэг 2 чөтгөр байдаг гэдэг сайн муу. Энэ болохоор баруунаас гараад ирсэн муу чөтгөр юм шиг байна. За нэг миний хувьд нэг иймэрхүү ингээд онцгой байсан хэд маань ингээд ерөөд миний хувьд нэг иймэрхүү байна. Онцгой хэд маань. Тэгээ ерөөд бол бос нь бол зүгээр нэг юм мухаж гоёч зүгээр л юм байдаг л тэрсэд санагдсан. Тэгээд та нарт бас ингээд нэг өөртөө хувийн хамгийн гоё санагдсан хүний доор ингээд юу байхгүй юу? Энэ бас амар гоё хувцас юмсэн шүү дээ. Би ороод сонирхоод хараа тэгээд юун таалагдсанаа бас бичүүл бүр гоё байсан ингээд ороод бас нэр тийм юм өнцгөөс харуул гээд хэдүүлээ бас ингээд гоё өнцгөөс хараад тэгээд өнцг юмнууд яриад ингээд өнцг хүмүүс сууж. Тэгээд өнөөдөр ингээд ямар тач ингээд медкалагийн талаар ер нь бол би бас нэг алхтаа мэдлэгтэй байгаагүй л дээ. Тийм тэгээд яг ингээд бичлэг хийгээд ингээд хийх гэсэн чинь бас ингээд нэр хэзээ зохиогдсон юм бол тэгээд яа юм бол тэгээд ингээд судалж утсан чаар зүгээр нэг юм загварын шоу биш тэгээд зүгээр нэг юм хутлаа гоё хувцасдаг биш тэгээд ингээд яадаг юм байна хараа хөрөнгө босгодог тийм бис юм байна тэгээд би мэдсэнчгүй тэгээд ямар лаг юм бэ гэж бодвол мэдчихэл одоо мэдчихэл сууж ин та нар ч гэсэн одоо ингээд мэдчихэл сууж байгаа ч тийм. За тэгээд дараагийн бичлэгээр бол би бол өнөөдөр шал өөр бичлэг оруулах байсан нөгөө нэг эдтэй хамт дэлгүүр дээр нэг хэсэг аль дээр нэг дэлгүүр хийсэн тэгээд тэрнийхээ юг дэлгүүрээс юу авснаа тэр үедээ бичсэн байж гад янзлж амжихгүй байсраад бол янзлсан байсан. Тэгээ сая оруулах гэснээр гинт меткала бүр ингээд үгүй меткала гэж дотроос ингээд тэр бичлэгийг аплод хийлэгддэггүй. Тэгээд би цаас меткалагийн бичлэгийг хийчээ. Тэгээд жүнжгүй нэг 5 болтол нэг 5 цаг сууж янзлаад тэгээд оруулчих гэж бодоод тэгээд нэг хэд ингээд 12 өнгөрч хахад бичээ сууж юм. Тийм шүү. Тэгээд энийг ерөөсөө би бараг ингээд шууд бараг одоо ингээд бич дуусаал одоо нэг болж байна. Тэгээд бич дуусаад дүнгийн тэгэл 5 болтол янзлаа. Тэгээд 5 цагт. Энд тийм өөрийн 5 гэдэг чинь Монголын орой 8 7-8 үед орно гэсэн. Арах бах. Тийм ингээд нойргоо ханж янзлчаал тэгэл ажилтаа явна да. Би өглөө ажиллахгүй маргааш орой 5 цагаас ажилтаа юм. Тэгээд угаасаа шөнө одоо ингээд 5 болтол янзлаа сууж чадна гэсэн үг. Тэгээд намайг ингээд нэг subscribe хийхгүйгээр үздэг хүний хувь нь бүр ийм өндөр байт юм байна. Тэгээд subscribe хийчих хийгээд үзэлтэй хийхгүй үзсэн хийгээд үзснэх ялгаа байхгүй шүү дээ. За. Тэгээд энэ хүртэл хамтаас нь баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Баяртай. Өмнө царай гэхдээ бүр
Тэгтээ угаасаа нүрээ цэвэрлээд нэг суухаар нэг яг яалтч аргагүй л ийм л царайтай болж байна. Бид түр ихний хитэн бичлэгүүд ингэ нэг фильтртэй хийгээд ингээд хууртцсан суужсан байхгүй. Тэгсэн чинь нэг минутанд дуусаад дахиад дарахтаа ингээд фильтргүй болгоо ичиж өөрөө ч анзаарсангүй яг өнөдрөхөөр өөр нэг харсан чинь ингээд яг үнэхэрийн өөрийнхөө аимшигын арьстай ингээд сууж байна. Тэгээ одоо ямар уцаад фильтрөөгөө технээс нэрэлтэй биш гэх тэр чигтээ одоо ингээд ичгүй энэ амар нүртэйгээ ингээд яриад дуусгачлаа бичлэгээ явуулчлаарай. Үтгчтэй үнэлээгүй явдал намайг өршөөрэй. За. Часима баярлалаа баяртай.